Сайн байцгаана уу? Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номын зохиолч Jack Rutherford-ийн ярилцлагаас сонирхолтой эсгүүдийг төвөрлөн орчуулж байгаа билээ. Таныг өмнөх бичлэгүүдийг үзсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл одоо subscribe дараад 5 дугаар онцлог хэсгээ үздэцгээе. Religious freedom it's just surprising and incredible that Genghis Khan was able to Шашин шүтэх эрхчлөө. Энэ шашин гэдэг үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй хүчрхэг зүйлийг Чингис хаан эзэлж авсан нутаг орон бүртээ хэрхэн зөв зохицуулж байсан нь үнэхээр сонирхол татдаг. Ялангуяа шашин, сүсэг бишрэл, итгэл үнэмшил асар хүчтэй нөлөөтэй байсан шүү дээ тэр үед. Бас хоорондоо огт холбогдлогүй өөр үндэстэн олон газар нутагт Чингис хаан шашны эрхчлөөний үн цэнийг хэрэгжүүлж түгэж чадсан нь үнэхээр гайхалтай санагддаг. Өнгөрсөн түүхүүдэд зарим эзэн хаад, удирдагчид янз бүрийн шашинд хүлээцтэй ханддаг ч байсан, аригсаар нухчин дардаг ч байсан. 8 аймгийн Таян хааны хүү хүчүүлэг одоогийн Кыргызстан орчмын нутаг руу зугтан очих үед 8чууд өөрсдөө христийн шашинтай, хүчүүлэг болохоор буддын шашинтай байв. Харин түүний захиргаанд байсан хүмүүс мусульман шашинтай байлаа. Хүчүүлэг исламын шашныг хориглож, шашнаар далимдуулж, маш ихээр дарамталж, энгийн иргэдийг олноор нь шийтгэж, бас цаазалж байлаа. Тэдгээр дарлал хавчлаганд орсон овг аймагуд Чингис хаанд илч илгээж л дээ. Тухайн үед тэд Хятадын эзэн хаадын мэдлэл байсан хэдий ч хамгаалж чадахгүй сул дорой гэдгийг тэд мэдэж байсан учраас Чингис хаанаас өөрсдийг нь аварч туслахыг хүссэн юм. Чингис хаан тэдний хүсэлтийг хүлээн авч нэг жанжнаа хэсэг цэргийн хамт илгээжээ. Харин хүчүүлэг Пакистаны зүг рүү зугтсан ч түүнийг гүйцэн барьж цаазалсан юм. Үүний дараа Чингис хаан Монголын хилээс гадуур амьдарч байгаа хүмүүст зориулсан анхны хуулиа гаргасан юм. Үүнээс өмнө бүх зүйл овг аймгийн хууль журмаар явдаг байв. Тэрээр овг аймагуд их хвчлэн эмэгтэйчүүдийн төлөө хоорондоо тэмцэлддгийг маш сайн мэддэг байсан учраас эмэгтэй хүнийг булан авах, худалдаалахыг хориглол ихэнх дайсагнал цус асгарсан учир утгагүй дайн тулаан багасна гэдгийг ойлгож байсан учраас ийм хууль гаргасан байдаг. Энэ нь ч сайн үр дүн үзүүлсэн. Монголчууд шашны төлөө хоорондоо тулалддаггүй байлаа. Харин өөрсдийгөө соёлт гэж нэрлэдэг улсын хүн ард шашны асуудлаас болж байнга тэмцэлдэж байгааг тэр олж хараад ахин нэмж хууль гаргасан юм. Энэ нь үнэхээр сонирхолтой хууль байсан л да. Шашны эрх чөлөөний олон хэлбэр байдгийн нэг нь шашны байгууллагуудыг хүснээрээ үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөх явдал. Жишээ нь Мормон, Католик, Еврей, мусульман шашинтнууд өөрийн сүм хийдэ босгож өөрсдийн зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх. Гэхдээ Чингис хааны хууль үүгээр хязгаарлагдаагүй. Тэр энэ бүгдийг зөвшөөрснөөс гадна үүнээс ч илүү маш хэрэгтэй, маш чухал зүйлийг дэлхий дахинд зарласан юм. Чингис хаан хэлэхдээ хүн бүр өөрийн шүтэх, бишрэх шашныг сонгох эрхтэй. Хинч түүнийг хориглож албадах эрхгүй гэж тунхагласан. Шашин шүтэх нь хувь хүний сонголт байх ёстой гэсэн энэ маш чухал санаа түүхэнд өмнө нь хэнд ч төрж байгаагүй ойлголт байв. Энэ нь шашин хувь хүнд харьяалагдана гэсэн үг. Шашин итгэл үнэмшил маш хүчтэй тухайн үед энэ бол үнэхээр асар хүчтэй мэдэгдэл. Чингис хааны энэ шашны үзэл Америк нэгдсэн улсын 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсонд гүн гүнзгий нөлөөлсөн талаар маш олон ном зохиолд гардаг. Шашны эрх чөлөө гэдэг нь зөвхөн шашны тухай биш, харин хувь хүний эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл. Хүн амьдралынхаа туршид өөрийн хүссэн шашныг шүтэх хэрэгтэй байвал энэ нь тухайн нийгэмд хувь хүн үндсэндээ эрх чөлөөтэй гэдгийг илтгэх хамгийн том илэрлүүдийн нэг гэж үзэж болох нь. Тийм ээ, энэ бодлогыг хууль болгон хэрэгжүүлснээр Чингис хаанд асар их хүч урсан орж ирсэн. Мэдээж тэр үүнийг мундагаар тооцоолж, ёс суртахууны онол судлаж, бясалгаж байгаад шашны талаарх шийдвэрээ гаргасан гэж би хэлэхгүй. Тэр эмэгтэй хүнийг булан авахыг хориглосон шиг амьдралын практик туршлагаасаа үүнийг ойлгосон нь дамжиггүй. Түүний ээжийг хулгайлж авч явж байлаа.
эхнэрийг нь ч бас хулгайлж, хүчирхийлж байсан. Тэр үүнийг ёс суртахуун, хүнлэг чанарын бүхий л хэмжүүрээр эмэгтэй хүнийг хулгайлж, хүчирхийлэх нь хамгийн адгийн гэмт хэрэг гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Тиймээс л тэр үүнийг хориглосон хууль гаргасан. Хүмүүс үүнээс болж шархалж, зовж, хоорондоо өс санаж байлддаг гэдгийг мэддэг байсан учраас шашны асуудалч бас үүнтэй адил шалтгаантай. Тэр шашин шүтэх эрхийг хүн бүрт олгосон нь хүмүүсийг хэн нэгэн олонхоос хамгаалах, хохирхоос сэргийлэх, хувийн эрх чөлөөг шашнаар дамжуулан хязгаарлахыг хоорондоо эвдрэлцгийг зогсоосон. Ийм л хэрэг байв. Үүний ачаар тэр цөөнх болсон овг аймагуудын асар их дэмжлэгийг авсан юм. Анх мусульман уйгурууд түүнд хандсан бол сүүлдээ цөөнхийн шашны эрх чөлөөг нь хүндэлдэг энэ бодлогын улмаас олон овг аймагуд Чингис хааныг зорин ирсэн баримтууд байдаг. Тэгэхээр таны хэлснээр шашны эрх чөлөө болон бусад бодлогууд нь тогтвортой нийгмийг бий болгодог байжээ. Үүний ачаар тэр цөөн цэрэгтэй хэрнээ асар том эзэнт гүрнийг захирч чадсан юм байна гэж ойлголоо. Үүнийг илүү практик, илүү улс төрийн өнцгөөс харвал жишээ нь шашны шиит ба сүннит урсгалуудын хоорондын тэнцвэрийг хадгалахын чухлыг сайн ойлгож, аль нэг нь нөгөөгөөсөө илүүрхэж давмгайлахгүй хоёул адил эрхтэй байх ёстой гэж үздэг байсан. Христийн шашинтнууд, еврейчүүд гээд бүгдийг адил тэнцүү эрхтэй байлгах. Энэ нь нөгөө талаасаа эзлэгдсэн улс орны нийгэм Чингис хааны эсрэг нэгдэж босох эсвэл хуваагдан бутрах аюулаас сэргийлж байсан нь ойлгомжтой. Ийм шашны эрх чөлөөний тэнцүү бодлогын улс төрийн ашиг тусыг тэр сайн ухамсарлаж байсан гэдэгт би эргэлздэггүй. Чингис хааны шашин гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй цорын ганц сургаал гэх үү, суртал гэх үү зүйл нь күнз байсан юм. Тэрээр күнзийн номлол хүмүүст хэрэгтэй яг юу өгдөг юм бэ гэдэг дээр их эргэлздэг байсан. Тиймээс күнзийн суртлыг дагаж болно, асуудалгүй. Гэсэн хэдий ч Чингис хаан бүх шашны байгууллагад олгосон татврын чөлөөлөлтийг ганцхан күнзийн номлогч нарт бүрэн олгоогүй. Күнзийг яг шашин гэж ангилаагүй учраас тэрхүү татврын бүрэн эрх тэдэнд хамаардаггүй байсан байх. Харамсалтай нь хожим хойно Чингис хааны энэ бодлогыг шашны сүм хийдүүд буруугаар ашигласан байдаг. Та газар нутгаа үргэлжлүүлэн ашиглаж болноо, тариалан эрхэлж болноо. Гэхдээ энэ газар чинь манайх учраас татвар төлөхгүй, харин бидэнд тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой. Их байдлаар орлого олж, ашиг сонирхолтой нийцүүлэн ашигласан байдаг. Одооны төрийн бус байгууллагуудын татвараас нууж орлого олдог шиг. Миний ойлгож байгаагаар Чингис хаан янз бүрийн шашны урсгалуудыг сонирхдог байсан хэдий ч өөрийн анхны шүтлгээс бусад шашныг хизээж сонгоогүй гэж ойлгосон. Тэгэхээр түүний өөрийнх нь сүнслэг итгэл үнэмшил яг юу байсан юм болоо? Энэ сэдв өөрөө их сонирхолтой л доо. Чингис хаан Афганистаны Бамиян хотод Ачхүү Ширемүний нас барахад тохиосон үнэг харамслын аимшиг дааллага, цус үйл явдлуудын дараа амьдралынхаа шин шатанд орсон гэж харагддаг. Тэрээр бүх төрлийн шашны номлогчдыг дуудаж цуглуулжээ. Хятадаас жишээ нь олны мэдих Чончан ирсэн байдаг. Бас олон янзын мусульман удирдагчид ирсэн. Бүхэл төрлийн шашны урсгалуудаас томчууд нь ирсэн. Энэ нь Чингис хаан янз бүрийн шашныг ойлгож, танин мэдхийг оролдож байсныг нотолдог. Зүгээр ч нэг өнгөц сонирхол байгаагүй бололтой байдаг. Тэр эдгээр хүрэлцэн ирсэн бүх төрлийн шашны томчуудын дунд итгэлцэн өрнүүлж, одоогийнхоор бол олон нийтийн хилэлцүүлэг зохион байгуулдаг байж. Энэ нь дайсагнсан мэтгэлцэн биш, харин ч хоорондоо маргаж, бие биенийгээ үзэн яддаг, хизээж хамт сууж ярилцаж үзээгүй бүлгүүдийг нэг дор суулгаж, тайван хилэлцүүлэг хийж чаддаг байсан нь үнэхээр сонирхолтой. Мэдээж Чингис хаан тэднийг дуудахад тэд татгалзаж чадахгүй ирцгээсэн л дээ. Тэрээр эрэл хайгуул хийж байсан боловч эцэст нь Чингис хаан өмнөх итгэл үнэмшлээ огт өөрчлөөгүй юм. Тэр бол бөө мөргөлд байгаль шүтлэгтэй хүн байсан. Орчин цагт бид үүнийг анимизм гэж нэрлэдэг. Одоогоор өөр тохирох нэр томьёо олдоогүй л байна. Балчир залуу насандаа тэр хит удаа оргинож, ам аврагдсан уулаа
тэр шүтдэг байв. Тэр уул бол Бурхан халдун. Бурхан халдун бол түүний амьдралын хамгийн том орон зай байсан юм. Тэр Бурхан халдун уулын ороо дээр гараад малгайгаан авч бүсээн тайлаад тэнгэр өөд харж зогсоод залбирдаг байсан. Хожим энэ итгэл үнэмшлэн гүнзгийрч чухал дайн тулааны өмнө Бурхан халдун руу залбирахаар ганцаараа явдаг байв. Тэр үед бүх харьяат хүмүүс нь Чингис хаан ууланд очоод тэнгэрээс ямар хариу аван ирэх бол гэж догтлон хүлээдэг байжээ. Монголчуудын хувьд уул ус, ургамал мод, орчин тойрны байгаль тэр чигтээ өөрсдийн сүнс амьтай байдаг. Тэднийг таньж мэдэх, юу таалдаг, юунд дургууг нь мэдэх нь маш чухал. Дуу дуулж аргадах уу, сүү идээ шүүсээ өргөж тайвшруулах уу гэдэг маш чухал. Нэг ёсондоо монголчууд байгальтайгаа холбогдож чаддаг байсан. Харин гадаад улсууд руу аян дайн хийж Монгол нутгаас хол өөр байгалийн нөхцөлтэй газар нутгаа хурдацтай тэлж эхлэх үед Чингис хаан аажмаар анх шүтдэг байсан уулынхаа сүнснээс илүү өргөн ойлголт руу шилжсэн гэж харагддаг. Тэр нь тэнгэр. Тэнгэр бол дэлхийн хааж байсан ижил оршдог. Монгол хэлэнд Диваажин, Бурхан, цаг агаар гэд олон үгсийн утгын цаана тэнгэр оршиж байдаг. Мөнх хөх тэнгэр гэж ярих нь бараг л шашны утгатай адилхан шахуу. And so or Monkhukh Tinker in the case of the eternal sky when they're talking about it. Ингэснээр Чингис хааны байгаль шүтлэг илүү томорч ертөнцийн шинжтэй бүхнийг хамарсан үзэл болсон юм. Тэнгэр үзэл бүх шашныг, бүх хүмүүсийг өөртөө багтааж чадна гэж тэр үзсэн. Бүх шашин, бүх хүн ижлэхэн ёс суртахуунтай, тайван амьдрал тэнгэрээс заяасан зам мөрийг эрэлхийлж байна гэж тэр итгэдэг болжээ. Тэрээр хүн бүр ёс суртахууныг дотроо мэдэрдэг. Хүн бүр тэнгэртэй дотроосоо харилцаж чадна гэж үздэг байсан юм. Заавал ном судраар заалгаж байж ёс суртахуунтай болно гэж үздэггүй байж. Монголчууд ёс суртахууныг хэн нэг хүнээр ямар нэг шашнаар заалгах биш, өөрийн дотроосоо олж болно гэж үздэг байж. Чингис хааны ач нарын нэг мөнх хаан нэг удаа христийнхэн, еврейчүүд, мусульманчууд, даосчууд та нар бүгд л судар номтой мөртлөө түүнийг дагаж мөрдөж амьдрдаггүй. Харин бид сүнс, бөө хингэрхтэй тэнгэрийн дагуу амьдрдаг гэж хэлжээ. Бид үүнийг бодох ёстой гэж надад санагддаг шүү. Бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Санал бодлоо комент хэсэгт заавал бичиж бусадтайгаа бодлоо хуваалцаарай. Subscribe бас дараарай. Хөх мөнх тэнгэр биднийг ивэх болтугай. Түр баяртай.